Сайн байцгаана уу өрхөн үзэгчтэй. За өнөөдрийн дугаартаа би та бүхэндээ энэ цагаан шош буюу за германаар бол кихи арвсан, англиар бол chickpeas гэдэг тийм. Энэнгээр яаж хумус гэж ярьдаг тийм. Одоо тэр араб үндэсний паста төрлийн талхан дээр ч тавьж идэж болдог. Тэгээд веган хоолтнууд бол их мэддэг. Энэ пастагаа ногоотойгоо цуг хэрцэн ногоотойгоо шууд идчихдэг. За бүхэл төрлөөр хийж болох тийм. Жар та бүхэн танилцуулъя. За би энэ шошоо өчигдөр орой усан дэвтээгээд хонуулсан байгаа. Тэгээ өглөө сайн 2-3 удаа сайн зайлж аваад тэгээд шүүсэн усанд буцалгаад одоо 30 минут буцалгасан. Оройн дэвтээсэн болохоор маш хурдан болдог. Дэвтээгээгүй болохоор удаан болдог. За тэгээд дэвтээсэн ийм шошоо би 30 минут чанаад тэгээд одоо гарах гэж байна. За зөөлөн хатуугийн хувьд та бүхэн өөрсдөө тааламжаараа болоорой. Миний хувьд бол жоохон хатуутар байвал зүгээр байдаг. Хитрхийн нялцанхаа бол би дургу. За тэгээд ингээ болохоор уснасаа шүүж аваад энэ усын бол цэвэрхэн шүүцсэн ус та бүхэн цэвэр ус хийсэн бол асах хэрэггүй хоолндоо шүлөөр хийж болно. Эсвэл бол одоо энэ хүмүүс маань жоохон өтгөн байвал дээрээс нь шингэлэг маягаар хийж болно. Би цагаан шошоо ингээд тусад нь аваад хөргөөд жигэнчлээ. За энэ маань 800 г шошуулж байна. За би хоёр вариант та бүхэн танилцуулъя. Нэг нь болохоор яг үндсэн тэр хүмүүс. Тэгээд нэг нь болохоор ийм хүрэн манжинтай. За хүрэн манжингаа би маш сайн угаагаад одоо хальстай чанах гэж байна. За та бүхэн угаахтаа бас юм нөгөө нэг ийм хүнсний ийм сотыг хэрэглээд сайн угааж ивэл сайн. Тэгвэл одоо энэ завсраар нь байгаа бохрууд нь маш сайн арилж өгдөг. За тэгээ би ийм хальстай нэгэд чигнээд бодох ёо. За хүрэн манжингаа болж явах хооронд та бүхэнд би орох дараах орцуудын танилцуулъя. За лимоны шүүс орно, цэврээр нь шахна. За органик байвал маш сайн угаагаад шүүсэн шахна. За хоёр өөр вариант хийх гэж байгаа учраас хоёрыг бэлдсэн байна. За тэгээ оливын тос юм уу эсвэл бол сезам тос хийж болно. За хамгийн энэ хүмүүсийн маань хамгийн гол зүйл маань бас энэ гүнжтийн үр гэдэг. Гүнжтийн үрээс гаргаж авсан тахин гэж тийм паста байдаг. Тэрийг хийдэг. За би паста хийгээгүй байгаа учраас одоо шууд гүнжтийн үрийг хийхээр шийдсэн байна. Ер нь бол паста навдаг. За тэгээд сармис та бүхэн хэр халууныг идэхээс шалтгаалаад 1-2 хумс хийн. За баг зэрэг давс тэгээд ийм чинжүү чихэрлэг чинжүү гэж ярьдаг тийм үү. Тэгээд перцэн дуртай бол баг зэрэг перц орно. Тэгээд энэ чансан шүүснээсээ буюу уснасаа 80 мл хийнэ. За та бүхэн энэ цагаан шош маань олдохгүй лаадсан лаадсныг авч байгаа тохиолдолд маш сайн угаагаад тэгээд бас энэ лаадсан уснаас нь бас хийж болно. Гэхдээ би бол лаадсанд болдоггүй. За тэгээд та бүхэнд ийм гар миксер юм уу түүхэн штеп гэж ярьдаг. Эсвэл бол ийм гэрийн процессор гэж ярьдаг шүү дээ. Ийм бутлагч ийм байвал нэгэ бутлахад хэрэгтэй. За би дараа нь та бүхэнд хулуутайг яаж хийхийг танилцуулъя. Хулуутай бас хийдэг маш гоё болдог. За нэрээ халуун ногоон дуртай хүмүүс бол чинжүү гэж болно. Гэхдээ чинжүү надад би хийхгүй. Хүүхдүүдэд идүүлэх учраас. За би энэ бутлагчиндаа сармис тэгээд гүнжтийн үр тэгээд бор гонд байдаг шүү дээ. Тэрийг ийм хоёр чимхийг хийсэн байгаа. За тэгээ энийг эхлээд буталчих. За ингээ буталсан сармис гүнжтийн үр нэр дээрээсээ 400 г цагаан шошоо хийгээд за ингээд нунтаг ийм паста болтол миксерднэ. За ийм өтгөн шингэний хувьд иймэрхүү болно. За бас нэг зүйл сануулхад энэ гар миксерээр миксерч байгаа тохиолдолд их үсэрдэг. Тэгээд ингээд ийм цэвэрхэн галгооны авчраар ингэж тагалж өгж байгаа миксерчж болно. За энэ маань нэлээд өтгөрж ирж байна. Тэгвэл одоо энэ тусна авсан вандооныхаа ингэ шүлнээс нэмээд өтгөн шингэнд харуулдаг. За одоо үүн дээрээсээ энэ
паприканы нутгийг тэгээд перцэн дуртай бол перцээ хийн. Тэгээд тосоо нэмээд тэгээд лимоны шүүсээ нэмээд тэгээ болно. За би энэ дээрээс лимоныхоо шүүсийг нэмчлээ. Тэгээд баг зэрэг перц хийсэн. Тэгээд халуун чинжүүгээ. За энэ маань нэлээд өтөрж байгаа учраас би энэ шүүснээсээ дахиад жоохон нэмээд өгчий. Би бол жоохон тийм нэлцэн хаад үг гэх юм уу тийм нэлээд шингэн дуртай. За та бүхэндээ өөртөө. За дахиад нэг хутгачих. За иймэрхүү янзтай бэлэн боллоо. За энэс амсч үзье. Стогой. Стогой юмтай. За энийг бол мах иддэггүй хүмүүс цагаан хоолтнууд маш их хэрэглэдэг. Маш их цадахдаг. Тэгээд маш их амин дэм байдаг. Ядаж мах иддэггүй өдрүүддээ иймэрхүү шошоор хоол хийж идэж байгаарай. Тэгвэл маш их амин дэвлэг, тэжээлэг, ялангуяа хоолнд орж байгаа хүүхдүүдэд маш сайн шүү. Махны оронд юу н мах баг өгөөд иймэрхүү шошоор хоол хийж өгжөөл шошны цутан ийм талхан дээр нь тавиад өгч болно. Гэрэлний хажууд янз бүрийн аргаар хийж идэж болно шүү. За би тэгээд ийм угаад сэлсэн шилэнд хийгээ хадгалцдаг. Тэгээ ажил руугаа авч явж болдог. Тэгээд талхан дээр тавина. Эсвэл бол салаатанд амтлах маягаар хийдэг. Маш гоё амттай. За ингээл ийм гоё бэлэн боллоо доо. Маш гоё амттай ингээ аваад явж болно. Хөргөчөндөө хадгалчих болно. Ингээ хоолнуудаа та бүхэн маш сайн ингээд өмнө нь бэлтэж байгаарай. Тэгвэл эрүүл бус зүйл идэхгүй. За манай хүүдэнд ном уншаад энийг идэнэ. За хүрэн манжангаа хальсыг арилгаад хийжлээ. За та бүхэн хүнсний бэлээ ер нь бол бага хэрэглэж байгаа. Шууд угаачвал одоо энэ өнгөнд арилждаг. За нэгт байгаль орчин дээлтэй, хоёрт тэгээд хүнсэндээ пластик оруулахгүй гэсэн үг. За одоо энэ хүрэн манжангаа миксертэй жижиглчихье. Дараа нь тэгээд дээрээс нь энэ цагаан шошоо хийнэ. За хүрэн манжангаа ингээд паста болгоод жижиглчлээ. За дээр нь гүнжтийн үрээгээд би дахиад нэг сармас хийжлээ. Сармасанд би маш сайн дуртай. За сармас түүхийгээр нь идэж явах маш сайн шүү. Би тэр нөгөө паразит буюу шимэгч хорхооноос салах талаар та бүхэнд бас ярьсан. Тэрийг олж уншаарай. За одоо энэ дээрээс тосоо тэгээд энэ бандуу чансуусаа бандууга хийж болоод за энэ удаад бол бор гонд хийхгүй. Бор гонд одоо энэ хүрэн манжинтай нэг сайн зохицдгоо. Тийм учраас бор гондны хооронд хүрэн манжингаа игээд бусд нь бол адилхан гэсэн үг. За хүрэн манжингийн маань хүмүүс бэлэн боллоо. Маш гоё харагдаж байна өнгөний хувьд. За амсч үзье. Стогой. Яг би тэр оригиналаас нь бол энэ хүрэн манжингийнх нь илүү дуртай. Маш гоё амстай өнгөний хувьд ч гэсэн тэжээллэг чанарын хувьд ч гэсэн. За та бүхэн тэгээд таалагдсан болов уу гэж найдаж байна. Хүрэн манжин энэ шошоор ямар хоол хийхийг мэдэхгүй бол ийм зүйл хийгээд хоол үндсэн хоол маягаар идэж болно. Хачраар идэж болно. Хүүхдээ нугш маягаар өгч болно. Маш олон янзаар хийж болно. За тэгээ эндээ би сесамын тосоо, оливын тостойгоо баг зэрэг холиод тэгээд лимоны шүүс хийгээд баг зэрэг би эндээ нэрээ куркума хийсэн. Куркума бас хүний биед маш сайн. Хүүхдүүдэд дүүлж явах хэрэгтэй. Тэгээ куркума хийж байгаа тохиолдолд баг зэрэг перц хийж өгвөл куркумагийнхаа чанарыг сайжруулж өгдөг. Нөгөө биед нөлөөлөх ашигтай чанарыг. За би дахиад нэг амсаадах юм. Гоё амттай байна. Стогой. За та бүхэн таалагдсан бол дагаад хийгээрэй. Тэгээд өөрөө хийсэн зургнуудыг бас явуулаарай. За баяртай.